Үндсэн хуулийн цэцээс за хууль зөрчөөгүй нэ гэдэг дүгнэлт гаргасан юм шиг. Гэхдээ Монгол улсын нутаг дэвсгэрийн онцлог хүн амын тархаа боторхой байдал энэ зүйлийг харгацж энэ засаг зархаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль болон иргэдийн хурлын сонгуулийн юмд авч үзэхгүй бол зарим сумд ялангуяа хязгаарлагдсан сум орон нутагт бол иргэдийн хурлд нэр дэвших кандидат бол тун цон. Үндсэндээ баг хамгийн олон ах дүүтэй гэдэг юм уу ийм хүмүүсээ хүртэл нэг нь яаж хийж байгаа нэг дэвшүүлдэг. Тэр чинь муу сайн ч гэсэн бас Монгол улсын төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа анхан шатны нэгжийн байгууллагыг бол үндэсний энэ онцлогтой уялдуулж нийслэл аймаг бол өөр байж болох юм. Нийслэлийн хувьд бол за сум аймгийн хувьд бол сумын нэг төлөөлөгч аймагт давхар нэр дэвшээд гарч ирэхэд бол тодорхой квот гэдэг юм уу онцлог бүс нутаг хязгаарлагдсан байдаг гэдгийг харгалж үзэх талаар бол хүмүүс маш их санал тавиад ирсэн. Тэгэхээр энийг энэ хуулиудын хоёр хуулийн хоорондын зөрчил байгаа. Цаашдаа ирнэ өөрчлөх, нийлцүүл шийдэх тал дээр ирнэ цэцдэр ямар асуудлууд яригдсан бэ? Таны их хурлыг төлөөж очисон гишүүний хувьд ямар санал байна вэ гэдгийг тодруулж асуумаар. Сандаг өчгөшөө. За яг ер нь бол өргөдөл гаргаж чинь зүгээс бол миний сонгох эрхийг хааж гинэ гэж гомдол гаргаж байгаа. Би орон нутгийнхаа сумын иргэдийн хурлд сонгох эрхтэй, нөгөө талаараас аймгийн иргэдийн хурлдаа сонгох эрхтэй. Гэтэл нэгжийн хуулиар хоригдсоноор би зөвхөн нэг л аймагтаа л төлөөлөгч байвал байж болно гэвэл сонгуул сумынхаа иргэдийн хурлын төлөөлөгч байж болохгүй гэдэг. Энэ нь миний сонгох эрхийг зөрчиж байна гэдэг энэ асуудлыг өргөдөл гаргachвал гол нь дурдсан байдаг. Цэцүүл энэ нь бол өөрөө нутгийн өөрөө төсний байгууллага сонгох эрхийг бол зөрчөөгүй байна. Та бол орон нутгийнхаа сумын иргэдийн хурлд бол сонгогдсон, сонгох эрхээ эдэлсэн байна үндсэн хуулиар олгогдсон. Тэгээд та сонголтоо хий. Хоёр шатны сонгуульд хуулинд нь ялалт байгуулсан бол нэг бол аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөө байна гэвэл сумынхаа иргэдийн хурлын төлөөлөгчөө өг. Аль эсвэл сумынхаа хурлын төлөөлөгчөөр байна гэвэл аймгийнхаа иргэдийн төлөөлөгчийн хурлыг өг гэдэг ийм л сонголтыг хийх ийм байгаа. Тийм учраас үндсэн хуулиар олгогдсон таны сонгох эрхийг бол зөрчөөгүй байна гэж цэц бол ингэж үзсэн. Тэр хоёр хууль бол хоорондоо зөрчилтэй байгаа нь үнэ. 24 онд аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төстэй хурлын сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах өргөн баригдаж явж байгаад ингээд бас цаг хугацаанд тавьчигдаад нэмэлт өөрчлөлтөө оруулж чадаагүйгээс болоод өнөөдрийн энэ хууль хоорондын зөрчилтэй асуудал үүсчээд байгаа маа. Тийм учраас бид нэр цаашдаа орон нутгийн сонгуулийн хуулиа зайлшгүй энэ цэцгийн дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулж зөрчөөг гарсантай холбож бас цаашдаа нийцүүлж өөрчлөх засаж зөрчилгүй хууль болох ийм ажлыг хийх шаардлага үүсэж байгаа гэдгийг бас хэлээ.